17 дугаар зууны дунд үеэс Монгол улс Манжин ноёрхолд орж 200 гаруй жил дарлагдсны эцэст 20 дугаар зууны эхээр Манжин дарлаас гарчээ. Цон удаан жилээр харь өргөний ноёрхол байснаас үүдэн Монгол үндэстний уламжлалт ёс заншил зан үед өөрчлөлт бий болоо зогсохгүй монголчуудын үс гизэг дээд хувцсан хүртэл Манжин нөлөө орж тогтсон хэв маягтай болсон байдаг. Тэгвэл бид өнөөдрийнхэн дугаарт Монголын уламжлалт хууль цаас Манжин үед хэрхэн өөрчлөгдсөн тухай мөн 20 дугаар зууны эхээр монголчууд ямар хууль цаасыг барьж түүнийг цэрэг цагдаа нар хэрхэн сахиулж байсан талаар өгүүлэхээр бэлдээ. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсудар хэвлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсудар хэвлэлийн газар. Монголд 13 дугаар зууны үед үйлдэл дээрээ баригдаагүй юм уу? Эсвэл хэрэг хүлээгээгүй хэнийг ч цаазаар авдаггүй байсан тухай рүүбрүүк тэмдэглэн үлдээжээ. Харин хэн нэгний эсрэг хэд хэдэн хүн нийлэн заргалдах аваас хэргийг улайлахаар тарчтаан зовоодог байжээ. Эрх зүйн судлаачдын бичснээр их засаг хуульд гэмт хэрэгтнийг бэрээдэхээс эхлээд цаазаараа хүртэл олон шатлалтай ялцааз байжээ. Мөн Плано Карпинигийн бичснээс үзвэл 13 дугаар зууны үеийн Монгол хуульд ташуураар газар тулах болон ташуураас суманд хүргэх, шувууны ангаахай дэгдээхээ алах, хазаараар морио ороолгох, ясыг ясаар ташиж хуглах, сүү ундаа асгах, гэрд шээхийг цээрлэж хэрв аливаа хүн тэр бүхнийг санаатай үйлдвэл цаазалдаг байсан байна. Мөн хоол идэж байгаад хахвал гэрийн нэг онгорхой хэсгээр мөнөх хүнийг ширж гарган хороохоос гадна ноёны гэрийн босгонд хүн тэгдэж бүдрвэл өчиггүй амийн хөнөөдөг байжээ. Угсаатан судлаач Ловсон Чойдонгийн бичснээр бол Монголын уламжлалт ёсонд гэмт хэрэгтэн болох нь лавтай нотлогдсон ялтныг шийтгэхдээ нэгд ташуур, хоёрт шаахан ул, гуравт бэрээ, дөрөвт модон дөнг, тавд гарын гав, зургаад үхрийн түүхийн шир, долоод гинж, наймд чавчраг, ёст ном сум, 10-т буу зэрэг 10 зүйлийн хэрэглэл ашигладаг байжээ. Харин цааслах ялтныг илд болон сэлмээр савчих, хөвчлөх буюу дүүжлэх, буудах зэргээр хороодгүй байсан байна. Ялтны толгой гаргаж бүх биеийн үхрийн ноётын ширэнд хулдан цуглаж оёод нар тусах газар орхиход олон хоногийн дараа гэмт хэрэгтэн өлсөж, хатаж, цангаж амь тавьдаг байжээ. Харин Манжин үеэс савчих, хөвчлөх, огтчих гэх мэтийн харгас цаазууд хэрэглэгдэх болсон байна. Үүнээс хамгийн хүнд ял нь огтчих байлаа. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаас хойш цаазын ялтныг зөвхөн буулж хороох болжээ. Тэгэхдээ Богд Эзэн хааны нас жилд хар шонд ялтныг цаазаар авахыг хойшлуулж дараа жил нь гүйцэтгэдэг байсан байна. Ялтныг цааслах өдрийг зурхайж сонгож тогтоох болон цааслахын өмнө асаагаагүй тамхи аяг гар сай өгч нэг лам тусгай ном уншиж дуусмагц буудан хороож хүн ёсоор оршуулдаг байжээ. Манжчин улсын төрөөс Монгол, Төвд, Хан, Хотон зэрэг үндэстэн бүрт зориулан тусгай хууль гаргаж дагаж мөрдүүлж байсан байна. Зарилгаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг 63 дэвтэр бол монголчуудад зориулан гаргасан хууль юм. Шүүн таслах газар. Энэ хууль зүйлийн бичиг нь Манчин улсаас хамаг Монголыг иргэшээлдээ оруулсны дараа монголчуудын талаарх төр, шашин, засаг захиргаа, нутаг бэлчээр, газар тариа, хөрөнгө, хурал чуулган, ураг, хурим, зэрэг дэс, хил хязгаар,
цээр цааз зэрэг бүхэл харилцааны асуудлыг нарийн тодорхойлсон хууль юм. Зардгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгээс 548 дугаар зүйлд хаврын тэргүүн сарын шинийн 1-ний шинэлэг цагаалах өдөр. Тэр өдөр 5 дугаар жингийн цагт дотоод гадаад засаг хан, ван, бэг, бэс, гүн, тайж, тавнан, эфүү нарыг цөм ёс дээл өмсгөж өмнөд дундад хаалганаас гарах ороход бүрнээ сөвгдөж угтуул өдүүлгэх зэргээр заасан байжээ. 1911 онд монголчууд төр улсаас сэргээн байгуулаад хийсэн анхны ажлуудын нэг бол Монгол улсын хууль тогтоомжийг боловсруулах явдал байжээ. Энэ ажилд Богданы Зардгаар Монгол уламжлалын цааз хуулийг авч хэрэглэхээс гадна гадаад улс орнуудын төр, эрх зүйн баримт бичгүүдийг их хэлээр хөрвүүлэн ашиглаж байсан юм. Тухайлбал Америкийн хуульч, дипломатч Хенри Витний туурвсан Elements of International Law зохиолыг Түмэн улсын ердийн цааз хэмээн нэрлэж хятад хэлнээс монголчилсан бол дайчин улсын хууль цааз зэргийг монгол хэл рүүгээ хөрвүүлэн ашиглаж байжээ. Ийхүү 1913-аас 1918 онд Монгол улсын хууль зүйлийн бичиг 65 дэвтрийг Монголын эрдэмтэн мэргэд боловсруулан улсын дээд, доод хурлаар хэлэлцүүлж Богданы Зардгаар батлуулж хэвлүүлсэн нь энэ үеийн төр эрх зүйн томоохон их сурвалж юм а. Эл хууль зүйлийн бичиг нь Монголын уламжлалт хууль цаазад анх удаа төрийн байгууллагын бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, түшимлийн зэрэг дэв, цалин хүнлүү, татвар зэрэг нэгэд асуудлыг наривчлан зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл Зардгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг нь тусгаар тогтносон хэмжээгүй эрхт хаант төрийн байгуулалтыг бэхжүүлсэн, нэгдмэл улс болохыг илэрхийлсэн, мөн нийгмийн харилцааны бүхэл хүрээг хамарсан зохицуулалт бүхий хууль цаазын томоохон сурвалжийн нэг юм. Жамсрангийн цэвэн улсын эрх хэмээх үндсэн хуулийн төслийн шинжтэй баримт бичиг боловсруулан 1915 онд нийтлүүлжээ. Уг зохиолд улс хэмээгч олон хүн хар нийлж нэгэн газар оршин өөрөө захирагдаж бусдын эрхийг үл дагах дотоод гадаад их баг хэргийг цөм өөртөө эзэрхэж тусгаар тогтносны нэр. Газар оронгүй бөгөөс улс үгүй болно. Улс мөхөөс улсын газар орон хэмээгч үгүй болно. Улсын газар орон хэмээгч нь өөртөө эзэрхэж өөртөө тогтносон улсын магад нэгэн бэлэг тэмдэг нь мөн хэмээн тэмдэглэжээ. Харин хожим 1921 оны үндэсний хувьслалын дараахан үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 оны 5 сарын 19-нд Ардын засгийн газрын шүүх яамны сайд Хурц гүн Магсаржвар ахлуулан байгуулжээ. Энэ ажлын хэсэг нь урдын уламжлалт хууль цаазын бичгүүдээс авах гэхийг шүүн Европын олон улсын хууль дүрмийг харгалзан одоогийн засгийн үндсэн журам нийцүүлэн үндсэн хуулийг боловсруулах үүрэгтэй байлаа. Үүний дагуу Англи, Франц, Орос, Япон, Америк нэгдсэн улс, Бельги зэрэг улсын үндсэн хуулийн төслийг гадны болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөө шахалтаас улбаалan үл авч харин зөвлөд Оросын дэлхийн нийтэд шин дэглэм тогтоох санаарлалын нөлөөгөөр үндсэн хуулиа боловсруулан 1924 оны улсын анх дугаар их хурлаар баталсан юм. Монгол улсын анх дугаар үндсэн хуулиар тогтоосон бүгд найрамдах Монгол ард улсын сүлд далбаа. Мянган 1912 онд Манжийн төрийг халснаар дундад иргэн улс байгуулагдсан байна. Тэгвэл 1912 оны 100 хятадууд Монголын баруун зүүн өмнөдийн 5 замаар 20 мянган хятад цэргээ оруулсан учраас Монгол улс цэргээ эмхлэн тэднийг тосон байлджээ.
Зевсгээс бусдыг өөрөөсөө гаргадаг байсан цэргийн багавтар бүлдэхүүн их хүрээ аймаг хошуудаас цэрэг элсүүлж агтмор амбан шар хоол хүнс дайчлан хангуулдаг болсон юм. (1913 он Морьт цэргийн зураг. (1912 онд Хужир улангийн Монгол цэргийн пулемет сумгийн орлогч дарга Сүхбаатар зэрэг 4 хүнийг богдож авсандан бодогт гүн хэрэгмээр хөхүүлэн шагнажээ. Хэрэгм зэрэгээ илтгэх ёслолын хувцсгүй Сүхбаатарт монгол хэл бичиг тоо бодлогын багш Цэйн Бэсэн ноён хувцас өмсүүлсэн гэдэг. Зураг дээр Сүхбаатар, Тогтох, Баяр, Баууж болон сургагч багш Давидов, Толбуухин, Лопатин, Шойвнер. Монгол цэрэг бэлтгэн сургах тухай. Монгол Оросын цэргийн гэрээ. Нэгдүгээр зүйл. Монгол улс өөрийн газар орныг хамгаалахын тухайд нэгэн ангийн цэрэг бэлтгэн сургахыг хүснэ. Энэхүү нэгэн ангийн цэргийн дотор бүгд 1900 хүн багтана. Хоёрдугаар зүйл. Монгол улсын засгийн газраас 18-аас 25 хүртэх насны эмгэг өвчингүй идэр залуусыг нийслэл хүрээнд цуглуулж уг тоог гүйцэтгэнэ. 3-4-р зүйлд энэ ангийн цэрэг эрсийг гэр хоол хүнс зэрэг хэрэгцээ зүйлсээр хангаж тус бүрд сайн мороор хангаж Монгол улсын засгийн газраас цэрэг бүрт сар тутам 30 лам мөнгөний цалин хүртээ. 5-6-р зүйлд энэхүү нэгэн анги цэрэг бэлтгэхэд Оросын засгийн газраас багш илгээнэ. Үүний хөлсөнд Монгол улсын сангаас 35 түмэн цөлхөө буюу өрөөгөл төлөх гэж заажээ. Цөлхөө гэдэг нь Оросын металл өрөөгөл болох Селкови гэдгийг монголчууд сунжруулан ярианы хэлэндээ ийхүү нэрлэж байжээ. Амгалан сахиулагч гэрүүлийн хоёрын зураг. Богдхааны торгон цэргийн даамал Даалам Жамин Тэв говийн хүүхэн утгатын хамт 1919 он. Нийслэл хүрээний амгалан сахиулагч цэрэг цагдаа. Хүрээнд дэх Оросын консулын газрын харуулын цагдаа 1918 он. Шинээр тусаар тогтносон улсын хувьд улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор Богдын засгийн газар байнгын айран байгуулах зорилт тавьж энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 1912 онд нийслэл хүрээний ойролцоох Хужир болонд цэргийн зохион байгуулалтад сургах, зэр зэвсэг эзэмшүүлэх талаар Хужир улангийн цэргийн сургууль их үүрэг гүйцэтгэжээ. Хужир болонд Монголын талбараас татагдж ирсэн залууст цэргийн эрдэм сургах үүднээс Оросоос сургагч багш урьж ирүүлэн ажиллаж байжээ. Монгол хөвгүүдийг цэргийн эрдэмт сургах зорилгоор Богдхаанд Монгол улс болон Хаант Орос улсын хооронд 1913 оны 2 дугаар сарын 3-нд Монгол цэрэг бэлтгэн сургах тухай Монгол Оросын цэргийн гэрээг байгуулсан юм. Арван тавны цагдаа
1910-аас 1911 онд богд жавсандан бодгтын лүндэнгээр нийслэл хүрээг 15 хувааж, захын эргүүлийн цагдааг морьтой, дотор эргүүлийн цагдааг явган гэж ангилан тогтоожээ. Энэ цагаас эхлэн 15-ны цагдаа хэмээн олноороо нэрлэх болж, хожим, амгалан сахиулах цагдаа хэмээн нэрлэх болжээ. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодрох хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид Орос, Монгол, Хятад гурван улсын хяагтад байгуулсан гэрээ болон 1919 онд Хятад улс уг гэрээг зөрчин Монгол улсын засгийн эрхийг булаан авсан тухай өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсодрох хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, түүнийг олон улсаар хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэн дэлхийн улсуудад нот бичиг илгээж байсан юм. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаард 1915 онд Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээ байгуулсан боловч удалгүй Хятад улс гэрээгээ зөрчин Монгол улсын засгийн эрхийг булаан авахд тусгаар тогтнолоо эргүүлэн авах монголчуудын үйл хэрэгт Оросын хаан угсааны баруун онгэрн хэрхэн хүчин зүтгэж тусалсан тухай өгүүлэхээр бэлдлээ. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсодрох хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодрох хэвлэлийн газар. 1915 онд хяагтад хийсэн Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээ. Хяагтад нөө 1914 оны 8 сарын 26-нд ажиллаа эхэлсэн Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээр 1914-өөс 1915 оныг дамжин бүтэн 9 сар үргэлжилсэн юм. Энэхүү хэлэлцээр нь 20 дугаар зууны Монгол улсын тусгай тогтнолын тухай асуудлыг шийдвэрлэхэд голлох учир холбогдол үр дагавартай болсон юм. Хяагтад болсон гурван улсын гэрээгээр Орос, Хятад хоёр их гүрэн өөрсдийн эрх ашиг хэлэлцэгч гурван этгээдийн тус улсын сонирхолд ямар нэг хэмжээгээр нийцсэн байдлаар Монголын оршин тогтнох хэлбэр болон дотоод гадаад эрхийн хэм хэмжээг тогтоосноор Монгол улсын олон улсын статус тодорхойлогджээ. 1915 оны 3 улсын хяагтын гэрээгээр Монгол улс 1911 онд тунхаглан зарласан тусгаар тогтнол бие даасан байдлаа хязгаарлуулсан ч хоёр хөршөөрөө эвдүүлэхгүй байх олон улсын эрх зүйн баталгааг бий болгосон байдаг. Мөн энэ хэлэлцээр Монгол улсыг ар өвөр болгон хувааж, газар нутгийн хувьд өөр Монголыг Монгол улсын гал голомтоос хуульчлан тусгаарласан эрх зүйн баталгааг бий болгосон юм. Ингэснээр Монголынхон тусгаар тогтнолын төлөө Монгол овогтны нэгэн хүчээр тэмцсэн нэгдмэл эрмэлзэл зорилгоо биелүүлэхэд 1915 оны хяагтын 3 улсын гэрээ хориг тавьж улмаар Монгол овогтон саланг тусгаар байх нэг нөхцөлийг бүрдүүлжээ.
Цэвэн цэрэндор чагдаржав ширнэн дандин. Хятад Орос Монгол 3 улсын хяактын хэлэлцээрт оролцогсод 1915 он. Гурван улсын 1915 оны гэрээний Франц их. Хяактын гэрээнд автоном хэмээх нэр томьёог Монголын хувьд хэрэглэсэн нь олон улсын харилцааны тавцанд урд нь бие даасан улсын утгаар хэрэгдэж ирсэн нэг жишг юм. Хяактын гэрээнд өөртөө эзэргсэн Монголын нутаг дэвсгэрийн дундад иргэн улстай нийлсэн хил хязгаарыг болбоос зүүн зүг хөлөн буурийн хязгаар, өмнө зүг дорнод Монгол, баруун өмнө зүг шинэ хязгаар, баруун зүг Алтай хязгаартай нийлсэн халахын 4 аймаг Ховдын хязгаарын олон хошуудын хилээр байна хэмээн зааглан тогтоосон нь Монголыг хятадаас туурах тусгаар олон улсын эрх зүйн субъект мөн болохыг хүлээн зөвшөөрсний тод нотлогоо байлаа. Энэ нь хожим хил хязгаарын талаарх хөрш гүрнүүдтэй хилийн маргааныг шийдвэрлэх, хилийг наривчлан тогтооход баримтлал болсон билээ. Шудрагбаатар Баавужив. Ийхүү Орос хятад улс эрх мэдлээ ашиглан Монгол улсыг 10 бүр хэмээн хуваан угсаа овгийг сарниулж улсын нэр сүрийг бууруулсан дотоод гадаадын олон монголчуудын гомдох хорсох сэтгэлийг төрүүлж уур хилэнг бадраасан юм. Энэ шийдвэрийг эрс эсэргүүцэн харамсан хүлээн авсан хүн бол Баавужив байлаа. Тэрээр Монгол овогтны нэгдмэл байдлын төлөө хятадуудын эсрэг улс орныхоо онц чухал хэрэг явдал үнэн санаагаар зүтгэн байгаа бүхнээр дэнчин тавьж мал сүрэг ахуй амьдралаар хохирсон Монголоо гэсэн сэтгэлтэй харчин байс Шудрагбаатар байсан юм. Одоо тэгээд манай өөр монголчууд яах болж байна? Эцсийн эцэст үнсэнд хайсан шалз болох уу хэмээн Баавужив халаглан өгүүлж байжээ. Хяакт 18 дугаар зууны эхнээс Монгол улсын Хяакт хот нь Орос болон Хятадын худалдаа арилжааны үндсэн цэг болон төвлөрч дайрын өнгөрөгчд тэнд буудлан сааддаг байжээ. Хяактад төвлөрсөн Оросын томоохон саятнууд Монгол олон экспедицүүдийг ивент тэтгэж Монголоор зэрэг алтны компаниудыг ажилуулж байсан байна. Хятад Орос Монгол 3 этгээдийн хэлэлцээрч мөн Хяакт хот дахь Оросын хилийн комиссарын байрлаж байсан байшинд болжээ. Хяакт нь Монголын хойд хил дээр оршдог учраас хөрш улсууд Монголтой олон талаар холбогдож иржээ. 1863 оноос Хяакт, Өргөө, Хаалганы хооронд Оросын шуудан, 1897 оноос эхлэн цахилгаан холбоо нэвтэрсэн байна. 20 дугаар зууны эхээр Оросоос Монгол ирж байсан худалдааны экспедицийнхний бичснээр Хяактын хүн амын бараг тэн хагас нь монголоор ярьдаг. Хашаа болгоноос жин тээсэн тээх гэж байгаа монголчуудыг харж болно гэжээ. Оросоос төрөл бүрийн чиглэлээр Монголыг судлахаар зорьсон экспедицийнхэн Хяактад заавал саатаж Монголын түүх соёлын ариун их баяртай музейг сонирхон үздэг байсан гэдэг. 1727 онд Хяактад болсон хэлэлцээрээр Монголын хойд хилийг тогтоож байсан бол хожим 1915 онд 3 этгээдийн хэлэлцээрээр Монголын тусгаар тогтнолын хувь зээний асуудлыг хэлэлцэж, харин 1921 онд Монгол Ардын нам мөнд энд байгуулагдсан зэрэг олон үйл явдлаар дүүрэн Хяакт хэмээх энэхүү хилийн жижиг хот Монголын түүхэнд үүргээ гүйцэтгэн гэрч болсоор иржээ. Барон Унгерн
Ийхүү 1915 онд Хятадд 3 улсын гэрээг байгуулад удаагүй байхад буюу 1919 онд Хятад улс гэрээгээ зөрчин Монгол улсыг автономит улс байхаасаа өөрийн хүсэлээр татгалзан Хятад улсад дагаар орохыг тулган шаардах болжээ. Энэ тухай Шанзу Бадамдорж нөхцөл байдлыг богдхаанд айлтгахад тэрээр энэ нэг удаа Хятадын эрх мэдэлд орвч 2-3 жилээс хэтрэхгүй дахин эрхээ олж авах цаг хурж ирэх тул ёсоор болгогдсон хэмээжээ. Ингээд Монголын автономитыг сайн дураараа усгах тухай товч бичгийг Хятадын генерал Сүй Шужан өөрөө бэлдэж, ерөнхий сайд Бадамдорж болон түүний засгийн газрын сайд дэд сайд нарын нэрийг бичиж хүчээр ёслуулсан гэдэг үлээ. Ийхүү Сүй Шужан генерал албадан тушааж хүчээр дарамтан Монгол улсын засгийн эрхийг булаан авч Богдхан болон Шанзу Бадамдоржийг ч хорьсон байна. Энэ бүхнийг эзс болохыг хүссэн монголчуудад цагаантны талын генерал Барон Онгерн туслахаа илэрхийлсэн юм. Ингээд тэрээр 1921 онд 10,000 зэрэгтэйгээр 3 дахь дайралтай хийж улмаар Хятадын цэргийн хамгаалтыг бут загсноор 1921 оны 2 сарын 3-нд нийслэл хүрээг эзлэн авсан байдаг. Ийхүү Хятадын Сүй Шужан генералын цэрэг Барон Онгерны цэрэгт гутамшигтайгаар ялагдаж Монгол улсын нутаг дэвсгэрээс бүр мөсөн хөөгдсөн юм. Азийн морин дивизийн байдагч ангиудын дарга захирагчид 1921 он. Барон Онгерн Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явцад томоохон нөлөө үзүүлж Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан авч чөлөөлсөн юм. Ингээд түүний ачаар олон өргөцсөний 11-р оны цагаан сарын 18 буюу 1921 оны 2-р сарын 21-ний өдөр тусгаар тогтнолоо буцаан авч байгаа монголчууд Богд гэгэнийг эргүүлэн хаан ширээнд залж төрийн их ёслол үйлдсэн байна. Уг ёслолоор Богд хаан дараах зарилыг өгүүлсэн юм. Үүнд Монгол улсын бие даасан байдлыг сэргээн тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан Орос жанжин Барон Онгернд энэ тэргүүний гавьяа байгуулсан тул өндрөөр үнэлэн ханы зэрэг дархан хошоо Чин Вангийн хэрэгэм улсыг мандуулагч их Баатар жанжин цол хүртээсэн байна. Харин генерал Эрзүүхэнд Чин Вангийн хэрэгэм сайшаалтай Баатар жанжны цол мөн Бурят Жигмэд Жамбалонд Чин Вангийн хэрэгэм Чин зүтгэлт жанжин цол олгож Монгол жанжин Лувсан цэвэнд Чин Вангийн хэрэгэм Батөрөлт жанжин цолыг хүртээж энэ хэрэгт албат ардыг цэрэгт элсүүлж хүчийг зузаатхан биеэр үлгэрлэн зүтгэсэн Хичээнгү Баатар гүн найдан жавт Чин Вангийн хэрэгэм сүрийг бодруулагч жанжин цол хайрдаж Баатар гүн жамцад Бээлийн зэрэг Бээсийн хэрэгэм хоёр нүдэд тогсны отго зэргийг шагнажээ. Барон Онгерны дэд жанжин Жамбалон буюу Жигмэдийн Жамбал гүн Улаан армийн эсрэг довтлох Барон Онгерны 1921 оны төлөвлөгөө. Барон Онгер нь их хүрээг Хятадуудаас чөлөөсний дараа 18 хүртэлх насны бүх орсуудыг цэрэгт ажиллажээ. Учир нь 1921 онд Орос улсын иргэний дайнд зөвл засаг ялах нь тодорхой болж монголчуудын дэмжлэг эрс багассан тул хаан засгийг дэмжигч Барон Онгер нь Оросын ард түмнийг зөв засгийн эсрэг босгон Орос Монголыг нэгтгэсэн төв их гүрнийг байгуулна гэсэн хачиргалтай төлөвлөгөө гарган 1921 оны 5 дугаар сарын эцсээр
Баруун Онгерн болон түүний туслах генерал Эрезүүхэн нар хоёр чиглэлээр Оросын хэдийн зүг их хүрээг орхин хөдөлжээ. Баруун Онгерн хаан засагт угаас үнэнч байсан тул богд жалзан дам тэргүүтээ Монгол улсыг сэргээн байгуулснараа эзэнт улс байгуулах санаагаа нэг удаач болов хэрэгжүүлж чадсан байна. Тэрээр Монгол улсад баг болзоо тэмээх цаасан болон мөнгөн тэмдэгт нэвтрүүлж хотыг олон жилийн хур хогноос нь салгасан зэрэг олон үйл ажиллагаа явуулж байжээ. Тэрээр Монгол байхдаа хатуу ширүүн бодлого явуулж ялангуяа хотын хятад иргэд еврей гаралтай болон социалист үзэлтэй Орос улсыг хомроглон баримчилж зарим нь дүүжилдэг байжээ. Баруун Онгерн энэхүү хатуу ширүүн дэглэмээ Орос оронд большевикуудын явуулж байсан харгас ширүүн дарангуйлалд өгч байгаа хариу хэмээн тайлбарлаж байсан юм. Харин ийм маягаар хүмүүст хандаж байсан нь Бурхны шашинтай номхон үлдсэнгүй монголчуудад таалагдаагүй байна. (1919-с 1920 онд нийслэл хүрээн 100 мянга орчим оршин суугчтай байсан байна. Тэдний 30 мянган нь Санваартан Монгол, харин 3 мянган нь Орос, үлдсэн хэсэг нь хятадууд байжээ. Зөвлөл засгийн эсрэг Эрезүүхний удирдсан бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг буцагсан боловч Баруун Онгерны цэрэг Рокоссовскийн удирдсан улаан армийн морин хороо болон Сүхбаатарын удирдсан цэрэгт буцхагдсан улмаар Сэлэнгийн хүндэд Эрезүүхний бригадтай нийлжээ. Харин энэ үед улаан арми 1921 оны 7 сард ямар ч бэрхшээл саадаггүй их хүрээнд орж ирсэн байна. 1921 оны 6-аас 8 дугаар саруудад зөвлөлд Орос улсын нутагт Баруун Онгерн хэд хэдэн удаа байлдааны ажиллагаа амжилттай явуулж улаан армийн зарим хүчийг буцаагчээ. Үүний дараа Баруун Онгерн Баруун Монгол руу цэргийн хүчээ хөдөлгөх улмаар сайжлах санаа агуулж байсан байна. Гэвч түүний энэхүү санаархал нь Манжуур руу очиж Атаман Семеновтай нийлхийг илүүдүүлсэн цэрэг офицеруудын эсэргүүцлийг төрүүлжээ. Ингээд хүсэл сонирхлоо дагахаар шийдсэн цэрэг офицерууд нь Эрезүүхнийг 8 дугаар сарын 16-нд буудан алсны дараа 8 дугаар сарын 18-нд Баруун Онгернийг буудан алахыг оролдсон байна. Гэвч тэрээр түүнийг дагсан Сондой гүний Монгол цэргийн хороор зүгтэн зайлж амжижээ. Харин их нутг руугаа явах хүсэл авсан Монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан улаан армийн дарга Шитинкэнд хүргэж өгчээ. Шитинкэн Сондой гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна. (1921 оны 9 дугаар сарын 15-нд Баруун Онгерн хэмээн олноо танигдсан Азийн морин дивизийн захирагч дэслэгч генерал Роман Фёдорович Онгерн фон Штернбергт зөвлөлт социалист бүгд наримт холбоот Орос улсын хувьсгал цэргийн онцгой шүүхээс цаазаар авах ял оноож ялыг мөн өдөртөө гүйцэтгэжээ. Баруун Онгернийг Новониколаевскийн Сосновка цэцэрлэгт хүрээлэнгийн театрт олон нийтийн өмнө шүүлсэн байна. Тэрээр олонний өмнө шүүлэх үедээ урагдж муудсан шар дээл Монгол гуталтай байжээ. Түүнийг цаазлсан тухай мэдээ хожим хүрээнд ирэхэд Богд хаан лүндэн буулгаж сүм хийдэд майны ерөөл уншуулж байсан гэдэг. Баруун Онгерны өмсч байсан Монгол дээл. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар.
Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаарт тусаар тогтнолоо буцаан авсан Монгол улс ардын эрхт хэмжээ цаасан Монгол ард улс болж улмаар засгийн газраа Монгол ардын засгийн газар болгон шинжилэн байгуулсан тухай өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Мон Судар хэвлэлийн газраас эргэтэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.